За сайн байцгаана уу. Би энэ бичлэгээрээ та нарт өнөөдөр хэрхэн одоо стресс багтаа амьдардаг өөрийн аргуудаасаа бол танилцуулъя гэж бодлоо. За энэ харж байгаа бол миний тэмдэглэлийн дэвтэр байна. За энэ тэмдэглэлийн дэвтэрөө бус тэмдэглэлийн дэвтрүүдээс бол их онцгой ингээд зурагтай байдаг. За энэ зургнуудаа бол би өөрөө ингээд будчихдаг юм бичиж явахдаа ч юм уу эсвэл ингээд бодож явахдаа ингээд будчихдаг. За энэ будахад бол бид аюу хэргэлдэг вөхөр би бол маш энгийн хүүхдүүдийнхаа хэргэлж ач зээ нарийнхаа хэргэлж байгаа орхисон юм янз бүрийн одоо будгийн харандаанууд байна, зөөлөнтэй өшөө дээр нэ дүүшнүүд байна. Эдрээс ингээ би чихвчээ хийгээл одоо подкаст юм уу сонсоол ингээл байж хоорондоо юм яахта эднийгаа ингээд бүгдийг яхаа будаж чаддгүй л дээ. Завтаа бол бүр гоё будаад хийвэл гоё л болох бах. Тэгэхээр одоо жишээлбэл сүүлийн үед би ингээд утсаараа юм сонсонгоо ингээд подкаст ч юм уу сонсдог ном сонсонгуудаа энийгаа ингээд будаад ингээд хийсэн байгаа. Тэгээ энэ өстэй айгу хөөхөн дараа нь ингээд харахаар зэрэг юмаа уншиж байгаад гэнтхэн бас ингээд будмаар санагддаг байхгүй. Энэ бичсэн юмнуудаа эргүүлээд уншиж байхдаа будмаар санагдахаараа зэрэг дахиад одоо энэ үнийгаа тооцтгоод ингээд будчих ч юм уу жишээлбэл тэ тэгэхээр зэрэг их гоё болдог. За энэ нь бол яхав гэрнэ миний одоо сэтгэлдээ өөртөө өгж байгаа таашаал. За ийм тэгээд дараа нь одоо уншихад одоо маш их хөгжилтэй гоё болдог. За ийм тусгай ийм юутай дэвтэр нь байдаг. Зураг нь ингээд ирсэн энийгаа ингээд. За ер нь бол ингэж буддаг зурагнууд бол ер нь оюун ухааг хөгжүүлэх одоо тайвшруулах маш их үүрэгтэй байдаг. Гэхдээ энийг зүгээр нэг том дэвтэр аваад зураад хасаа гадна иймэрхүү дэвтэр дээр өөрийнхөө хийж байгаа юм дараах юм бол бас хөгжилтэй одоо дараагаар тэгээд дээр нь бас юм бичихтэй би бас юм олон өнгөөр бол бичдэг. Жишээлбэл энд ногоо өнгөөр бол бичсэн байна биччихсэн аа. За энд хар өнгө оруулсан ч яах жишээтэй. За тэгээд ингээд улаан өнгөөр тодтгоод ганц нэгэн авах ёстой үгнүүдээ ингээд зурсан байх жишээтэй. Ингээд зарим нь бол ингээд одоо юм бичлэгүүгээр өнгөрөөцсөн ч юм уу те. Айгу гоё өнгөөр бичих чинь бас гоё шүү дээ. Ийм олон өнгөөр энийг одоо дараа үзэхэд бол юу лээ гэдэг ингээд эргээ харахаар зэрэг бол ингээд доогуур нь зурцсан юм энэ төр бол их онцгой одоо юутай байдаг. Жишээлбэл ингээд харж итэл чинь нэг ингээд доогуур нь зураад татгцсан өгүүлбэр гараад ирэхээр зэрэг тэрийг энэ улаанаар бичсэн ч юм уу юу лээ энэ ч одоо юу гэсэн бэлээ гэд ингээд одоо энэ мөч гэд ингээд бичсэн байна. Тэгэл энэ мөчгээд одоо юу болох юм те. Жишээлбэл би эндээ өөртөө хариулж бичсэн байна л да одоо чи мэд гэж юм бэ гэх мэтчлэнгээр ингээд улаанаар тавьжгаад ингээд бичсэн. За энэ бол оюун ухааны бас дасгал одоо тарих маань одоо өнгө харахаараа зэрэг бас баясал төрдөг мөн адилхан ингээд нөгөө бидний мэддэг дайврууд серотонин, окситоцин ч нь одоо энэ хэмжээгээр бол ялгарч идэг. Тэгээд эндээсээ бол маш их тайвширлыг олно. Өшөө бас их анхаарлаа ингээд төвлөрүүлдэг юм байгаа. За үүнээс гадна би бол одоо нэг 60 гарсан хүн чинь ерөнхийдөө бол жоохон харааны одоо хараа муудах ч юм уу тийм юунууд байдаг ш. Тэгэхээр зэрэг юм янз бүрийн юм лампнуудыг гэрэлнүүдийг бол ашигладаг. Жишээлбэл миний энэ гэрэл бол их хөөрхөө. Энийг ингээ тагийг онгойлгоод ингээ бүх хийлгэхээр зэрэг энэ чинь ийм томруулдаг шилтэй. За томруулдаг шилтэй. Тэгээ энийхээ цаана барихаар зэрэг юм маань ингээд томроод харагддаг. Жишээлбэл би одоо зүү орох ажил хийхээр зэрэг нарийн одоо юмнууд хийхээр зэрэг энийгээ бол маш их ашигладаг. Одоо зүү орох ч бол маш нарийн уцаар хийж байгаа болохоор их хэцүү. Тэгээд энэнийхээ цаана ингэж барьж хагаад одоо ингээд энэ юуныхаа томруулдаг шилнийхаа цаана ингэж барьж хагаад ингээд зүгөө ороодаг жишээтэй. Тэгэхээр бол одоо их жигтгэн гоё болно. За тэрнээс гадна одоо өнгө будаг бол одоо хүний оюун ухааныг хөгжүүлэх, анхаарал төвлөрүүлэхэд бол маш чухал байдаг. Бас энэ баруун зүүн тархины үйл ажиллагааг бол жигд хангахад бол их ач холбогдолтой. Бид нар насаа ихээд ирэхээр жоохон мартамхай болдог, мартах өвчин, Алцгеймер өвчин гэдэр бол одоо бидэнд бол их нүүрэлдэг. Тийм учраас одоо
хүнд дараа болохгүйгээр өөрөө өөрийнхөө амьдралыг тээж амьдрахын тулд бол өөрийгөө идэвхжүүлж явах хэрэгтэй. Тэгээд өгшөө ингээд юм нэхэж байна. Би бас ингээд зураг зурдаг. Ингээд янз бүрийн тосон бодгийн зураг бол зурдаг. Энэ миний зурсан зургнууд нь хандаа үлдээд гих мэтчлэгээр одоо өөрийгөө одоо энэ стрессээ тайлах, стрессгүй амьдрах тийм чиглэлийг бол өөртөө хэвшүүлж ажилладаг юм аа. Тэгээд дээр нь одоо идэвхтэй үйл ажиллагаа одоо гадаа салхинд явах гэх мэт ингээд ийм ажлуудыг бол ийм зүйлүүдийг бол хийдэг. Энэ нь бол бас одоо бидний насцж яваа бидрийг одоо янз бүрийн одоо өвчнөөс урьдчилан сэргийлэх идэвхтэй амьдралд бол хөдөлдөг ийм сайн талуудтай. Би ингээд одоо өөрийнхөө бяцхан туршлагыг та нарт хуваалцлаа. Миний хийж байгаа энэ жижигхэн бичлэгүүд та нарт таалагдж байгаа бол лайк дарж юм уу, subscribe хийгээрэй. Та нартай баярлалаа.